Өнөөдөр би слайм хийгээд бодсон заяа. Тэгээд энэ нэр гоё слайм хийн гэдэг энэ цав байна. Дайсагаас авсан баг шүү мөн. Ийм цав тань харж ирсэн байж магадгүй, хараагүй ч гэж магадгүй. Дайсагаас авсан шүү. Ийм. Нара гэмүү болцсон байна. Энэ муу болцсон. Тэгээд зүгээр зөндөө байгаа. Тэгээд энэ дээр ингэж хийзээ. Ингээд ийм байгаа штэ. Энэ дээр ингэж сайн ингэж өгөхгүй юу? Ингэж сайн ингэж энэ хараа юу болчихоо. Харж байна юм гэж. Сайн ингэж өгөх хэрэгтэй. За ингэж ийм болцсон заяа харж байна. Ийштэй ингэж өгөх хэрэгтэй. Ингэж сайн ингэж. Тэгээ одоо ингэж танад санджааг харуулъя. Oh my god. Тэгээ сайн ингэж өгөх хэрэгтэй болно. Гэж өгөх хэрэгтэй байгаа шүү. Харж байгаа бол ингээд жоохон юм болчлоо. Бүлгүүдвэл дахиад хий. Тэгээд нараа энэ юусэн мухай. Яагаад аа мэддэггүй. Би чи салж нь хөө. Салгаар ястай болоод идэв штэ. Би нэг өмнө хийж үзчихсэн гэтээ гоё төгс хийж чадаагүй. Үнэхээр хатуу юм хийсэн. Хатсан юм хийсэн. Энэ болохоор айгу болосоо л гэнэ. Oh my god, энэ приятно. Ингээд окей. Ингээд авдж байгаа танах тарагдаж байна уу? Энэ нэг авдсан байгаад. Ингээд аваад хэрэгтэй байхгүй юу? Ингэж авах юм ааш. Бас ингэж авч болдог. Гэтэ энэ хийж авахар харагдахгүй. Оо, авагдаад энэ хөө энэ хараа. Харагдаа. Миний ажид өмнөгаа харж байгаа бол ингэж өгөх хэрэгтэй байхгүй юу? Oh my god. Энэ харж байна уу? Хөөе. Хараа там. Харж байна уу? Энийг буцаад ингэ наа. За энийг дахиад одоо ингэ ингээд одоо энийг дахиад өгдөг чинь нэг иймэрд болсон. Эний дээр нэг цагаан баг миний гарнаас авсан байхгүй юу? Гар нь байгаад хараа ингэ цагаан болчих юм байна. Би гараа угаасан шүү. Тэгээд дахиад яа ингэ амар сони ингээд ийм өнгөтэйсэн бол ийм болж байна. Сайн ингэ өгөх хэрэгтэй. Ингээд өгөх хэрэгтэй заяа. Ийм болгоцсон. Та нар таагдаж байна уу? Одоо тэрийг ингээд нүүдгэнтэйгээ хойлоод ингээд ийм болгоод өгөх хэрэгтэй байгаа. Энэ харж байна уу? Нард нь энэ байгаа яагаад байна? Нэг юм болсон зөө. Юм жижиг миний цав өөрөө жижиг нахгүй юу? Тэгээд жоох амнаа тавил л та. Тэгээд ийм болсон шүү мэн. Ямар ч ажлаа юм болсон.
Хурдан слайм болсон шүү. Тэгээд жижигхэн слайм хийлээ. Жижигхэн